Байцгаана уу та бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний амьтны гэр орны бүхий л төрлийн энерги хүрднүүд, янз бүрийн бийсүүд, сүнснүүд зэрэг энергиудтай ажилладаг, энерги хувьсгагч, зохиолч, ментор хүн байна. За өнөөдөр би та нартайгаа бас дараагийн хэдэн сар одоо дараагийн жилүүдэд одоо өөрсдийгөө одооноос зайшгүй бэлдэж эхлэх шаардлагатай мэдээллүүдийн талаар одоо хуваалцахыг хүсэж байна. За тэр маань юу вэ гэх юм бол за харийнхан хар гаргийнхан UFO энэ одоо мэдээллүүд одоо багаар одоо disclosure одоо хийж эхэлж байгаа тийм ээ. Энэ одоо хүн төрөлхтнөөс одоо нуучсан байсан мэдээллүүд болвол одоо ингээ багаар ил гарч эхэлж байгаа. Удахгүй энэ мэдээллүүд бол бүр ингээд ил их одоо бүр нотлогоотойгоо баримтуудтайгаа ингээд илүү ил гарч эхэлнэ. Тийм болохоор бид нар одоо ноос эхлээд одоо энэ харийнхан гэдэг зүйл байдаг гэдгийг одоо хүлээн зөвшөөрч эхлэх хэрэгтэй. Тэр одоо зүйлүүдтэй одоо тулгар нь уулзна гэдгээ уулзалтанд одоо өөрсдөө бэлдэн гэсэн үг. Сэтгэл зүйн хувьд өөрсдөө бэлдэн гэсэн үг. Нэгт одоо энэ эдгээр зүйлүүд одоо байдаг гэдгийг одоо хүлээн зөвшөөрч эхлэн гэсэн үг байна. За тэгээд тэдгэр одоо хар гаргийнхнуудтай харийнхантайгаа одоо учрлаа гэж ботход бол одоо ямар яах зүх үү тийм ээ, ямар үйлдэл гарах уу, сэтгэл хөдлөл үзүүлэх үү гэдэг тийм. Энэ төвшөнд одоо өөрсдөө бэлдэж эхлэнэ гэсэн. Яагаад гэх юм бол одоо бид нар энэ одоо хитэн тэрбум од гариг эрхсүүд донд ганцхан манай гариг дээр амьдрал байдаг. Ганцхан одоо энэ гариг дээр хүн төрөлхтөй амьдрдаг, амьтад байдаг. Өөр гаригууд дээр ямар ч амьдрал байдаггүй гэдэг одоо ийм нэг худал хуурмаг зүйлсүүдэд одоо итгэж одоо ингэж хууртагдаж амьдрах одоо цаг маань дуусаж байна. Аз болоход шүү. Тийм ээ. Одоо ингээд хүн төрөлхтнөөс бол маш олон одоо зүйлсүүдийг одоо үнэн зүйлсүүдийг нуучсан дарчсан одоо хаачсан нууцлал маш өндөр зэрэглэлийн нууцлалын хэмжээст одоо ингээд одоо ялангуяа Америкийн засгийн газрынхан одоо нууцлалын хэмжээст ингээд дарцсан байж идэг байгаа даа. Тэгээ энэ мэдээллүүд нь бол одоо ингээд багаар ил гарч эхэлнэ. Тийм болохоор ерөнхийдөө бол манай дэлхийг одоо ингээд хүрээлээд маш олон төрлийн одоо хар гаргийнхнууд маань одоо ингээд хүрээлээд ингээд тойрцсон ингээд ажиглаад байж байгаа байхгүй. Ягаад гэвэл одоо энэ манай дэлхийн маань маш том одоо дараагийн шатныхаа шилжилтийг хийж байгаа болохоор тэр одоо 3D хэмжээсээс 5D гэдэг маш агуу юм өндөр энерги рүү одоо орж байгаа. Ягаад гэвэл өмнө манай дэлхийн маань хид хідэн удаа энэ хэмжээс рүү орох гэж байгаад бүтлгүүтээд гавал ивлээд ингээ хид хідэн нэлээ олон юм нөгөө иргэншлүүд маань одоо ингээ устж үгүй болсон байгаа. Энэ үе цаг үед одоо бид нар ийм гайхалтай цаг үед амьдарч байгаа одоо ийм азтай одоо хүчрхэг сүнснүүд бид нар байгаа. Энэ үйл явдлуудыг одоо энэ процесс одоо бид нар дэлхийг ороход нь болоо тусалж штэ тийм ээ. Тэгээ энэ чухал одоо түүхэн том үйл явдлын гэрчүүд бид нар бас болж байгаа. За тийм болохоор одоо бид нар яана гэхээр одоо ерөөдөө бол энэ одоо мэдээлэл удахгүй ингээд бүр засгийн газруудаас ч юм уу те ингээд олон нийтийн одоо энэ хэрэгслүүдээр мэдээллийн хэрэгслүүдээр одоо ингээд багарын мэдээлэлүүд ерөөдөө ингээд илүү их ил гарч эхлэх юм байна гэдгийг бол ерөөдөө одоо сонсож аваад бэлдээд ингээд иймэрхүү мэдээлэлүүд гарч ирсний дараа одоо шоконд ороод айдсан давтаад одоо сонин хэцүү байдлууд руу явж орохгүй байлгах одоо өөрсдөө тийм арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн үг байгаа. Маш олон хүмүүсүүд ерөнхийдөө бол энэ зөвлөд бол зүгээр л нэг уран зохиолын кинонууд дээр гардаг, зүгээр л кинон дээр гардаг, хүүхэлдэйн кинон дээр гардаг зүйл ерөөсөө бодит байдал дээр байдаггүй зүйл гэдэг нэг маш юм материалтай юм ингээд ийм нэг бүх зүйлийг дээр одоо логикоор хардаг, тэгээ ингээд барьж үзчихэж л одоо итгэдэг ийм хүмүүсүүд нь бол одоо бол ерөөсөө дараагийн жилүүдэд бол бүр шоконд орно л гэсэн үг байгаа. Шоконд орно гэдэг чинь бол тэгээд ингээд
маш зарим хүмүүсүүд бол те нээлттэй сэтгэлгээтэй юмд уян хатан хандаж чаддгүй, юмд хурдан уусаж чаддгүй, юмыг хурдан хүлээн зөвшөөрж одоо те өөрсдийнхөө одоо үзэл бодлыг ингээд өөрчилж чаддгүй, хандлага өөрчилж чаддгүй хүмүүсүүд бол те маш одоо хэцүү байдал руу л ирээдүйд явж орно гэсэн үг байгаа даа. Ягаад гэх юм бол тэр хүмүүсүүд те сэтгэл санааны стресс, депрессний байдал руу явж орно, зүрх одоо судасны асуудалтай их болно гэсэн үг байгаа даа те. Тэгэхгүй тулд бид нар одоо өөрсдөө ажиллах хэрэгтэй. За тэгээ болж их юм бол те ойр дотныхоо хүмүүсүүдтэй бас ингээд жоохон бас юм нийтлэлтэй сэтгэлгээтэй хүмүүс энэ төр байх юм бол бас эдгэртэй ярилцаад энэ талаарх мэдээллүүдийг бас ингээд хуваалцдаг ч юм уу тийм ээ. Энэ арга замаар бас ойр дотныхоо хүмүүсүүдийг бас бэлдэж болно гэсэн үг байгаа даа. За ерөнхийдөө бол хүн төрөлхтнийг бол маш их одоо маш олон яон жилээр бол ингээд хуваачсан байгаа шүү дээ. Нэг дэлхий дээр бид нар одоо амьдарч байгаа нэг л хүн төрөлхтөө ирнэсээ тий нэг дэлхийг одоо хит хитэн төв болгоод хуваачсан байгаа даа. Төв дотроо маш олон одоо улс олгоод хуваачсан. Улс дотроо маш олон одоо нутгууд, улс аймагуд ингээд хотууд гэх ингээд хуваачсан байгаа даа тий. За тэгээд ингээд нэг дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн маань би бинийгээ арьс өнгөөр нь одоо тэг ялгуурлан гадуурхдаг чи бол Аз хүн ч гэдэг юм уу чи улаан арьстай хүн чи бол хар арьстай хүн гэдэг ч юм уу те ингээ иймэрхүү байдлуудаар маш их хуваагдлыг ингээд нөгөө нэг одоо үүсгэсэн одоо багаас нь тархийг ингээд кодлоод програмчлаад ийм хандлагыг одоо түүх ёс заншлаар нь ингээд нөгөө програмчилчихсан байхгүй юу. Тийм болохоор хүмүүс одоо бүр нэг дэлхий дээр байгаа нээсээ би бинтийг одоо ингээд 21-р 100 хэрнээсээ одоо би бинийгээ одоо тий маш олон янз бүрийн ашиг сонирхлын үүднээс ингээд дайн гэдэг зүйл одоо хүртэл дуусаагүй байна. Ийм одоо хоцрогдсон одоо үедээ бид нэг ингээд тий 21-р 100 хэрнээсээ л байгаад байгаа байхгүй тий айл одоо 20 онд хийжсэн дайна одоо хүртэл ингээд хийгээд л байна. 20 оноос ч өмнө бас л ингээд байнга л сүүлийн хэдэн зуун жил дайнтай л байсан тэр асуудлаас салаагүй байна. Тий ийм хоцрогдсон одоо ийм аратанчлаг шинж чанараа ерөөсө хүн төрөлхтөө алдахгүй байгаа даахгүй алдахгүй байгаа ч яах вэ тий яг энэ нөгөө дэлхийг удирдах одоо энэ систем маань болохоор энэ байдлыг одоо зохион байгуулад байгаа шүү дээ. Жирийн одоо эрүүл саруул ухаантай хүмүүсүүд бол хинч дайныг хүсэхгүй ойлгомжтой тийм болохоор энийг хин зохион байгуулдаг гэхээр мэдээж яг энэ улс орнуудыг дэлхийг удирдах байдаг энэ сөрөг хүчнүүд сөрөг одоо нарийн ярих юм бол сөрөг бисүүд одоо сөрөг хар гаргийнхнууд энэ бүхнүүдийг одоо ингээд зохион байгуулад ингээд ашиг хүртээд явж идэг байгаа даа. За тийм болохоор одоо хүн төрөлхтөн болохоор ингээд тий Монгол хүмүүсүүд хүртэл өөрсдөө ингээд би бинийг үзэж чадахгүй шүү дээ. Одоо тэр нь одоо тэр намны хүн гэдэг ч юм уу тэр нутгийн хүмүүсүүд гэдэг ч юм уу хүн төрөлхтний одоо энэ хөгжил ухамсарын түвшин ийм маш доор хэмжээнд байгаад байгаа болохоор хар гаргийнхныг бүр хүлээн зөвшөөрнө гэж баг хэцүү баг бүтэхгүй зүйл байхгүй тий. Одоо орчин үеийн одоо энэ хүмүүсүүдийн энэ ухамсарын одоо байдлыг харахад бол тийм болохоор би бас сургалтуудаар хэлдэг л дээ. Одоо ерөнхийдөө бол Монголд одоо тий монголч бай аль ч улс орнууд дандаа нөгөө нэг эх оронч гэдэг сэтгэлгээг нь айгүй одоо хөгжүүлдэг. Би Америк хүн болохоор тий ингээд өста манай улс мос бүх улснуудаас илүү хамгийн шилдэг нь. За тэгэл бүх л улсуудад ерөнхийдөө дандаа нэг ийм код явж идэг ерөөс ингээд хүнийг нөгөө нэг дандаа тэр доод эгог нь хөгжүүлдэг ерөөс нэг эгог нь хөгжүүлээд тий ингээд нэг тийм би биентэйгээ үзэлцдэг би бинийгээ үздэггүй тэ ийм одоо нөгөө нэг дайсанлаг шинжрүү нь одоо оруулах ийм кодод явж ирсэн байхгүй юу. Тэгээд энэ бол угаасаа нөгөө маш доод энергийн хүн төрөлхтөнд одоо байж боломгүй зан чанарахгүй юу. Хүн одоо аль ч улс орноос ирсэн бай, ямар ч хэлтэй, ямар ч шашинтай, ямар ч одоо арьс өнгөтэй байсан ч бай бид нар хүн болгоныг ерөнхийдөө бол тэгш одоо хандаж те бүх хүмүүсүүдийг бол одоо хүндэтгэлтэйгээр те хэнийг ч дээш нь гаргаж болохгүй хэнийг ч доош нь гаргаж болохгүй өөрийгөө ч дээш нь гаргаж болохгүй өөрийгөө ч доош нь оруулж болохгүй бүгдийг юм тэгш уг нь хэмжээстэй одоо байлгах хэрэгтэй байхгүй те. Тэгтэл нөгөө нэг энэ эго гэдэг зүйл хүний нөгөө нэг юм аратналаг шинжийг нь одоо хөгжүүлэхийн тулд хин нэгнийхээ дээр гарах гэдэгтэй тэгээ би бинийг үзэж чаддгүй энэ нөгөө нэг хандлагыг нь одоо хүмүүсүүдэд суулгачсан болохоор хүн төрөлхтөн юм хоцрогдсон юм нь одоо баг чулуун зэвсгийн үедээ юм хаашаа тий ийм үедээ одоо байгаад байгаа байхгүй юу яг чаваас хэрэгжилж байгаа юм одоо юмнууд нь шин болчихсон юм шиг мөртлөөсөө тий өндөр технологи юмнууд хэрэглээд байгаа юм шиг мөртлөөсөө сэтгэлгээ гэдэг зүйл нь болохоор ерөөсөө нөгөө нэг бүр дээр үеийнхаа одоо байдлаас ерөөсөө гараагүй л байгаа байхгүй тий гараагүй байх гэдэг чинь бол мэдээж яг энэ нь бол
одоо биднээс шалтгаалсан зүйл бол биш. Бидний иймэрхүү байдлаар одоо энэ нөгөө аратналаг, энэ чөтгөрлөг хүчнүүд одоо бидний тархийг энэ байдал руу кодлсоор агаад ийм чанар руу оруулчихсан. За дээрэс нь тэгээ бас ийм чөтгөрлөг аратналаг шинж чанартай одоо хүмүүсүүд хүний биед амьдарч байгаа бисүүд маш их байж байгаа. Тэгээ тэр хүмүүс одоо хүний төрхтэй ийм чөтгөрүүд болохоор ийм одоо хандлагыг маш ихээр гаргаж байдаг. Одоо өндөр хэмжээсэн ч юм уу те ийм эрүүс харуул одоо маш дажгүй одоо өндөр хэмжээсээс ирсэн сүнснүүд бол мэдээжээ хэрэг дандаа асуултуудыг хайж яадаг. Тэгээд ямар ч одоо хүн одоо хар хүн байсан ч бай те инэтхэн хүн байсан ч бай тэр хүмүүсүүдийг дандаа нэг тийм зөөлөн сэтгэлгээгээр те хүн гэдэг шинж чанараар нь олж харж одоо те ингээ хүнлэгээр байдлаар ханддаг. Одоо аль ч улсанд оронд тиймэрхүү хүмүүсүүд байгаа штэ. Тийм болохоор та нар маань өөр дээр юу одоо ажиллаж эхлэх хэрэгтэй байна гэхэлэр ерөөсөө нэг юм энэ хандлагаа одоо болно гэсэн үг ерөөсөө. Одоо энэ Америк хүн юм байна, энэ Хятад хүн юм байна. Тэ энэ Солонгос хүн бол одоо ингээд тэ одоо ийм байдаг, тийм байдаг ч юм уу. Хятад хүмүүсүүд бид нар дургу, хятад хүмүүсүүдийг бараг тэ үзэж болохгүй дайс тэднийг бол болж болох юм бол одоо тэ улс орноос хөөж явж бүр цаашилж тэнэгдэх юм бол одоо бүр хэцүү зодож нүдэн юу гэдэг нэг тийм хачаа үйлдэлүүд рүү орох хэвээр одоо нэг цээжээ дилддэг тэ би өста Монгол ир хүн гэдэг ч юм уу. Ийм аратналаг байдлаас одоо хүн төрөл бид нар одоо салах хэрэгтэй. Одоо тэ хятад хүнээ үзэж чадахгүй ажил одоо бүр ингээд өөр хайр гаргийнхнаас одоо ганцхан төрлийн хайр гаргах эрхгээгүй штэ. Маш олон төрлийн одоо рейсүүд одоо төрхтэй өнгөтэй одоо хайр гаргийнхнууд байж идэг дүр төрхтэй. Тэгээд тиймэрхүү одоо бид нар ирээдүйд одоо манай дэлхий чинь өндөр хэмжээс рүү орж байгаа болохоор бүх энэ одоо гоё галакси дээр оршиж байгаа энэ нөгөө оршихуунуудтай би сүйттэй бид нар ингээ гоё нэгдэж амьдрах гэдэг нь штэ. Бүр дээр үед бид нар бүгдээр ингэж нэгдэж амьдрдаг байсан. Тэгээ сүүлд нь манай дэлхийг ингэж тасалж хувааж авч ингэж хар хүчнүүд эзэгнснээс болоод манай дэлхий дээр энэ өндөр хэмжээсийн төрөл бүрийн энэ нөгөө харийнхнууд ирч чадгаа болчихсон байгаа даа. Бууч чадгаа болчихсон. За тэгтээ мэдээж хэрэг тэд нар маань бол буусаар ирсэн. Тэ ялангуяа юм одоо нөгөө манай дэлхийг удирдах байдаг сөрөг одоо талын харийнхнууд бол угаасаа байнга л ирж оцоор одоо бараг зарим нь бас амьдарч байдаг штэ тийм амьдарсаарч байдаг. За тэгээ ерөнхийдөө бол одоо энэ нөгөө нэг чухал үйл явц процессыг одоо маш олон харийнхнууд ингээд маш одоо сонирхолтойгоор ингээд биднийг ажиглаас хаж байгаа байхгүй. За эдгээр юу их нөө яаж одоо тийм энэ өндөр хэмжээс рүү явж орох нөө марх нөө гэдэг ингээд тийм ажиглаал ингээд хараал. За тэгээ бид нар бас маш их тусалж байгаа. Дэмжиж байгаа. Бид нар одоо тэд нар бол биднэрт одоо энергийн түвшинд тусалж байгаа. Тэгээ бид нар руу гой хайрын энергиудыг явуулж бид нар ингээд сэтгэл санаагаар унчихсан, гутарчихсан, гончихсан байгаа үед ч юм уу бид нар руу гой хайрын энерги онгод бид нар хаанаас ч юм ягаад ч юм ингээд нэг гой тайвширлыг авдаг ч юм уу те ягаад ч юм ингээд нэг уйлж муулаад ингээд сэтгэл онгойлгомоор санагдангууд гой сэтгэл уйлаад хамаг тэр одоо гунгаа тайлжингууд сэтгэл сэрэгчдэг ч юм уу эсвэл бол ингээд нэг сонирхолтой санаанууд орж ирд за би тэрийг хийвэл зүгээр юм уу энийг хийвэл зүгээр юм уу гэсэн юм сонирхолтой санаанууд орж ирд тэрийг хийнгүүд бид нар ингээд одоо тэ хэцүү байдлаасаа сэтгэл гутралаасаа ч юм уу гардаг ч юм уу тэ иймэрхүү одоо байдлуудаар нөгөө одоо бидний амьдралд шууд хөндлөнгөөс оролцохгүйгээр энэ харийнхнууд маань одоо хүндэтгэлтэйгээр биднэрт тусалж байдаг байхгүй юу бодлын хэмжээс те тэгээд ингээд нэг гой тайвширлын энерги орж ирэх юм бол орж ирвэл те тэр маань ч гэсэн юм одоо тэр хариг гаргийнхнуудаас ч юм уу те эсвэл бол одоо өндөр хэмжээсүүдэд байгаа одоо сахиусан тэнгэрүүд ч юм уу те тэд нар маань ингээд биднийг байнга ингээд харж одоо хамгаалж чиглүүлээд ингээд туслаад явж байдаг байхгүй юу. Тийм болохоор одоо энэ харийнхан гэдэг одоо янз бүрийн харийнхнууд маань бол одоо ингээд утахгүй өөрсдийгөө одоо яг жинхэнэ бид нар ингээд тэ оршдог гэдгийг ингээд биднэрт харуулна, биднэртээ уулзаж эхлэх болно. За ямар харийнхнууд одоо биднэртээ эхэлж уулзаж эхлэх вэ гэхлээр биднэртээ хүмүүсүүдтэй маш тийм адилхан төрхтэй харийнхнуудаас эхлэх болно. За тэр нь одоо ямар хар гаргийнхан байдаг вэ гэхлээр жишээ нь хэд бол плейд гэдэг одоо плейдиан гэдэг одоо харийнхнууд байдаг. Тэд нар маань бол ингээд бид нартай маш адилхан төрхтэй. Гэхдээ яг Европ төрхтэй илүү одоо блонд үстэй ч юм уу те тэгсэрнээс айгуу тийм өндөр 2 м 10 20-тай ч юм уу те айгуу тийм булчинлаг ч юм уу те нүд нь айгуу тийм цэнхэр
яг ингээд нарийн одоо сайн ажиглаж харах юм бол хүнээс арай нэг жоохон өөр. Гэхдээ төрх нь бол айгүй адилхан. Тэгээ тэдний бол энерги нь бол бас шал өөр хгүй. Тэднэрт ингээд тэр хүмүүс одоо тэр харийнхнуудтай уулзсангууд бол ингээд хүмүүс одоо энергинд ингээд оронгууд шал өөр мэдрэмж авдаг ч юм уу тий. За иймэрхүү байдлуудаар бол ингээд энэ холбоос ингээд эхлэнэ. Уулзалтууд эхлэх болно. Хүн төрөлхтөнтэй одоо ингээд холбоо байрч эхлэх болно. За тэгээс сүүлд нь ингээд одоо дараагийн төрлийн хүмүүс одоо харийнхнууд бол ингээд өөр өөрсдөө ингээд тийм манад л ихэд бүр яг ингээд буугаад бүр бид нартай ингээд уулзаад ингээд иймэрхүү контактуудыг одоо ингээд дараагийн сараа жилүүдээс ингээд бүр хийж эхлэх болно. Одоо ч гэсэн ерөнхийдөө бол манад л ихэд далаа усанд ч юм уу те. За тэгээд ой модонд ч юм уу те. Тэгээд ууланд ч юм уу. За ингээд том хар үүлнүүдийн цаана ч юм уу энэ сахиус одоо энэ харийнхнуудын нисдэг тавгууд ингээд нугтцсан байж идэг байгаа даа. Тэгэхээр бид нар тэднийг ерөөсөө олж хардаггүй. За ерөнхийдөө болвол бас л бидний одоо дунд харийнхнууд бас явж л байдаг угаасаа төрөл бүрийн харийнхнууд ерөнхийдөө явж байдаг. Бид нар л тэднийг олж хардаггүй болохоос биш. За тэгээд тэр зарим харийнхнууд бол ингээд өөрсдөө нуух юм маш өндөр одоо технологиудтай байдаг болохоор ингээд биднэрт үзэгдэхгүй одоо бидний энэ нөгөө тэднийг харах одоо чадварыг ингээд хаачихсан байдаг болохоор бид нар тэднийг юусаа хардаггүй байгаад байгаа байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө бол одоо бид нар тэ сүүлийн 20-30 жил Америкийн одоо тэр хар гаргийнхны талаар үзүүлсэн одоо янз бүрийн кинонууд зөндөө байдаг шүү дээ тэ тэр science fiction-ууд. Ерөнхийдөө болвол дараагийн одоо ингээд сар жилүүдэд болвол энэ одоо энэ зохиомол, уран зохиол, science fiction гэсэн энэ бүх одоо зөвлүүд бол ингээд бодит юм аа гэдэг одоо зөвлүүд л одоо ингээд батлагдаж одоо энэ нууцлалын зэрэгтэй байсан мэдээллүүд, мэдлэгүүд одоо хил гарч ирж одоо хүн төрөлхтний одоо жихэн бодит одоо зүйлсийг ойлгох, харах, ухаарах чиглэл рүү нь одоо аваачих ийм гайхалтай цаг үе одоо ингэж эхлээд байгаа. Ийм гайхалтай үе. Бид нар чинь одоо энэ цаг үеийг маш олон 100 жил, жилээр одоо хүлээлээ шүү дээ. Ганц 100 жилч биш, бүр хэдэн 100 мянган жилээр бид нар одоо энэ цаг үеийг хүлээсэн. Хүн төрөлхтөн бид нар бол ерөөсөө маш олон зүйлсийн талаар ерөөсөө маш худал хуурмаг мэдээллээр ингээд тархиа бөмбөгдүүлээд худал хуурмаг дунд ерөөсөө оршиж байдаг. Биднэрт багаас хэлж ярьж байсан бүх зүйлсүүд ерөнхийдөө бол худал байгаад байгаа. Тийм болохоор бид нар ерөөсөө одоо өөрсдийнхөө энэ нөгөө худал хуурмаг ихтгэл мөмшөлтэйгээ ажиллаж маш их нээлттэй сэтгэлгээтэй байж одоо маш олон зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх чадвартай, өөрийгөө өөрчлөх чадвартай, өөрийнхөө одоо хорвоог үзэх үзлийг хурдан одоо өөрчлөхтэй им нээлттэй сэтгэлгээтэй уян хатан чадварыг одоо өөрсдөө маш сайн суулгаж эхлэх хэрэгтэй. Тэгхэл юм болвол та одоо дараагийн жилүүд ирэх энэ том өөрчлөлтөд өөрийгөө ингээд маш хурдан ингээд одоо тань тасан зохицуулаад ингээд аваа яваад байна. Ийм чадвар муутай хүмүүсүүд л бол тэгээд ерөнхийдөө бол маш хэцүү байдалтай л ингээд гацнаа л гэсэн үг. Гацна гэдэг чинь бол тэгээд бүр л хэцүү одоо байдал руу орно л гэсэн үг байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бол та нар маань одоо энэ зүйлийг ойлгож аваад те одоо та нар маань нөгөө Man in Black гэдэг ч юм уу те 1-2 дээр ч одоо тэр ялангуяа маш олон төрлийн хар гарихнуудыг үзүүлдэг шүү дээ те. Тэр кинонуудыг дахин сэргээж харж одоо за ингээд нэг кимэрхүү кинонуудаа хараа за хар гарихнууд ерөнхийдөө нэг ингэж харагдсан байх шүү мэн шүү гэдэг нэг иймэрхүү байдлаар өөрөөсдөө бас бэлдэж болноо. Тэ за тэгээ нэг аватар энтер гэдэг ч юм уу те одоо тийм цэнхэр биетүүд битээ одоо харийнхнууд ч юм уу те тиймэрхүү одоо харийнхнууд бас байгаа штэ тэд нар чинь ерөөсөө тэд нар чинь докюментари кинонод ахгүй ерөөсөө одоо тийм уран зохиолын кинонод биш байгаа даа. Тэгээ ерөнхийдөө бол би бас өөрийнхөө сургалтаар бас энэ талаарх мэдлгүүдийг заадаг, неготой ажилдаг тийм одоо Монгол хүн гэдэг би л ста Чингисийн Монгол зонгол гэл ингээд одоо юмаа ингээд цээжэд дэлдээд байдаг. Одоо энэ байдалтай нь ерөнхийдөө би бас хүмүүсүүдтэй ажилдаг. Ганц энэ байдалтай ч биш. Ерөнхийдөө бол маш олон төвшөнд нь одоо ухамсарыг нь тэлэх, өөртөө яг жинхэнэ өөрөө ойртуулахын чухал одоо ажлуудыг хийх сургалтыг зохион байгуулдаг. Тэгээд энэ сургалт маань бол 5 сарын 17-нд ирэх 2 дахь өдөр Монголын цагаар 19 цагт одоо дараагийн шат буюу 5 дахь шат нь одоо ингээ эхлэх гэж байгаа. Та нар маань энэ сургалтуудад суугаад энэ талаарх мэдлгүүдийг олж авах юм бол
та нар маань одоо тий дараа дараагийн сар жилүүдэд бол маш бэлтгэл сайтай маш олон зүйлүүдийг ойлгочихсон тий сэтгэл зүйн бэлтгэлтэй өөр дөр бас чухал ажлуудыг хийчихсэн энерги бас энергитэйг ингээ ажиллаж сурчихсан өөрийгөө бас таньчихсан байгаа үед болвол янз бүрийн зүйлүүдийг ингээд даван гарах айтайхан зохицуулаад одоо тий гарч чадах энэ одоо чадвар мэдлгүүдийг эзэмшиж авах болно. Тийм болохоор та нар бас энэ сургалтанд суухыг та нарыгаа урьж байна.